Уул усан жигдэрсэн улс Монгол орныхоо сонсогч үзэгчдээ энэ сайхан өглөөний мэндийг хүргэн дэвшүүлье. Цайгууд Улаанбаатар хотод 7 цаг 11 минут болсон байна. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 эрт босвол нэгийг сонсно урайтай. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань эхэлж байна. За нэвтрүүлгийг радиогоо 20 дугаар студиэс хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ мөнхнөр хамтран хүрэхэд бэлэн болсон байна. За мөн нэвтрүүлгийн продюсер Бат Баяртай баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Mobile Life амьдралын мөч бүрт урайтайгаар Mobicom хамтран ажиллаж байна тийм ээ. За өглөөний мэндээ. За өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Та сайхан амарсан. Сайхан амарлаа. Баярлалаа. За амралтын өдөр хайдахтай сайхан амарсан тий. Сайхан өнгөрүүллээ. Та юу гэг зур байв уу? Гадуур дотор явбуу яв? Юм л амжууллаа. Амжуулчихлаа тий. Тий амралтын өдөр юм чи. Тий. За би Weather.gov.cg-ийн сайтаас Улаанбаатар хотын ойрын 5 өдрийн цаг агаарын мэдээллийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 20 градусын дулаан байна. Маргааш Мегмар гарагт 16 градусын дулаан байна. Лав гарагт 21 градусын дулаан байна. За Пүрэв гарагт 22 градусын дулаан. Гэтэл Баасан гарагт 8 градусын дулаан. Жохон 22-оос гинт 8 гэхээр энд нэг жоохон хүтэн болох бах. Цас бороо гэсэн юм бол одоохондоо алга гихтэй юуж болох тий. 7 хоногийн сүүлээрээ л ер нь хөдөрж шүү тий. Тийм Баасан гарагаас ер нь сэрүүсч байна. 22-оос юу Пүрвээс Баасан руу жоохон хүтэн шилжих юм шүндээ. Тийм байна. Тэгэхээр тий 5 дахад ер нь тэгэхэд өдөртөө 8 байгаа юм чинь шөндөө бол тийм тэг гэхээр ер нь хүтэн бороо цас мас нотон цас энэ төр жорж магадгүй юм шүү тий. Юуч орж магадгүй. Намарчин сюрпризээр дүүрээ үйлрэх шүү тий. Тий уг нь хэд хоногоо сайхан дулаахан байх нэ. Сайхан л байна тийс үү. Энэс л үе яах вэ гэж. Угаасаа 10 сар гарчлаа тий. Тий одоо. Зөвөө. За өнөөдөр 9 сарын 29-ний өдөр Григорийн тоолын жилийн 272 дахь өдөр болж байна. За он дуустал бол 93 өдөр үлджээ. За баярлаа. За өнөөдөр ямар мэдээлэл өгч байна? За өнөөдөр олон улсын хүнсний алдагдал хог хаягдлын талаар мэдлэг олгодог ийм өдөр тохиож байна. За. Ер нь бол ийм чухал өдрөө. Бид нар нэг айхтар анзаардгүй юм шиг хэрнээ. Чухал сонсогдож байна. Чухал сонсогдож байна. Агай хэрэгтэй мэдээлэл сонсогдож. Тэгээ 2020 оноос эхлээд 9 сарын 29-ний өдрийг олон улсын хүнсний алдагдал хог хаягдлын талаар мэдлэг олгох өдөр болгожээ. За International Day of Awareness of Food Loss and Waste гэж байна. За энэ шийдвэрийг бол 2019 онд хуралдсан нүүбийн ерөнхий ассамблеагаас гаргаж ирсэн байна. Улс даяараа дэлхийд даяараа ер нь энэ өдрийг тэмдэглэе. Бид нар чи ер нь хүнс хоолоо арай л их хаяад байна уу даа гэдэг. Тийш дээ. Юу ярьж шийдэж тийш дээ. За тэгээд би бас Icon цэгийн нэг зарим сонирхолтой мэдээллүүдийг авсан юм. Дэлхийд даяар үйлдвэрсэн хүнсний 14 орчим хувь нь фермерээс жижиглэнгийн худалдааны лангуун дээр очих хүртэл л одоо тэр явцдаа хаягдчихсан байна. Харин. За тэгэнгүүтээ дэлхийн нийт хүнсний үйлдвэрлэлийн 17% нь өрхийн орчинд 10%, хүнсний үйлчилгээнд 5%, жижиглэнгийн худалдаанд 2% гэх ингээд нийтдээ бол нэг 30% нь бол ерөөсө хаягдчихж байгаа юм. Тийм ээ, харин. Харин байгаас. Тэнгүүтээ энэ нийт хүнсний 3.1 буюу 1.3 тэрбум тонн хүнсийг бид нар жил болгон зүгээр л хайчиж байна. 1.3 тэрбум тонн хүнс шүү дээ. Энийг нөгөө хоол болсноор ч эсвэл түүхий дээр нь ч бүх төрлөөр нь л хайж байгаа хөөхтэй 1.3 тэрбум тонн. За ингээд зөвхөн жимс хүнсний ногооны хувьд бол энэ бүр 45% төрдөг. Ягаад тэгэхээр жимс хүнсний ногоо чинь амархан муудчихдаг. Тэгээд бид нар чинь сүүлийн үед ер нь их жоохон тийм муухай болоод байна те. Ер нь юмны гоё шинийг ингээд шилж идээд жоохон тиймэрхүү жижиг сажиг юм үлдээгчдэг. Би ч гэсэн бас өөрийгөө анзаарсан л та тэгсэн. Ингээл одоо ер нь тэгээ супермаркетаас ихтэй юм авдаг болчиход байна. Тэгэнгүүт ороод жимс авлаа гэхэд л хамгийн гоё улааны ч юм уу те гоё өнгөтэй шилж аваад байл яалтчгүй. Тэгээд одоо бидний ч бас буруу биш юм да те. Үнэхээр сонголт их байгаад тах чаа одоо тэгэл гоё сонгох байх та. Гэтэ одоо нөгөө нэг энтэнд ингээд манахаас өөр улсад нөгөө хугацаанд дуусгаж байгаа бүтээгдэхүүнээ одоо ингээд дуусгах төхөөд ирэхээр дуусны дараа биш шүү. Төхөөд ирэхээр нөгөө нэг орон гэргүй хүмүүст ингээд буйны байгууллага таньдуулаад хүнс болгоод өгдөг ч юм уу. Нөгөө муудж байгаа жимс ногоонуудаа болохоор бордоо болгоод өгчдөг ч юм уу. Тийм юм байдаг штэ. Манайд одоо яг яадаг юм би бол мэдэхгүй байна. Гэтэ уг нь тиймэрхүү арга хэмжээ авал бас хүн нэгдүгээр төлсөхгүй нөгөө талаар нөгөө хог хаягдал маань багасгах нэг ч хүнсний хаягдал тий. За жишээлбэл нэг ширхэг улаан лойл үйлдвэрлэхэд бол гаргаж авахад 15 литр ус ордог. Тодорхой тооны үрг, хөрс, хөдөлмөр, шатхуун, эрчим хүч гээд бүх юмнууд бол хамт зарцуулж идэг. Тэгээд энийхээ 3-1-ийг хайчвал жоохон тийм их юм байгаа даа. Харамсмаар байна. За ингээд нийт хаягдал нь 2 тэрбум орчим хүнийг хүнсээр хангах хэмжээний нөөц гинэ. Нөгөө нэг тэрбум гаруй тонн ч нь үү? 2 тэгэндээ
Өө хайр юм. Тэгээ одоо нийт дэлхийн 4.1 хүн одоо тий хувийн хүмүүсийг бол хүнсээр хангах хэмжээ нэмийг бид нар хайчаад байна. Бид нар хайж байгаа хоол хүнснийхээ 3.1-ийг хаяхаа болжход л дэлхий дээр ер нь өсөглөн гэдэг юм баг байхгүй болчихсон гэсэн шүү. Хуваалцаал эсвэл ямар нэгэн байдлаар нөгөө хүмүүстэй ингээ хүрхжүүл. За тэгээд энэ нь бол 1.80 орчим долларын хохирол учруулж метанхийн ялгарлын 10%-ийг үүсгэдэг хүнсний хаягдал бол. За манай улсын тухайд хүнсний ногоо жимсэх нь үр тариа, тээвэрлэл, хадгалалт, түргэлт гэх түгэлт явцдаа 20-30% нь хаягдж яадаг. Тий бас аваагац. Тий. За Улаанбаатар хотод зуны улиралд бол орон сууцны өрхийн нийт хог хаягдлын заяа. 41%-ийг нь өвөл бол 36%-ийг нь зөвхөн хүнсний хаягдал эзэлдэг. Нийт хаягдлын бид нар бараг тал шахуу те 40 гаруй хувь. 36 тийм ээ. Тийм хүнсний хаягдал ерөөсөө. Ер нь тэгдэж штэ одоо ингээл хог аях гал бөөнкөр очингууд л анаа л их хвчлэн ер нь хоол хүнс байдаг болчиход байгаа шүү. Одоо анзаараад тахад. Тэгэл угаасаа муу. Тийм муухай нэртэй болоо. Тэгээд бид нар бол бидний үед бол нэг хоол хайдаг байлаа гэж те. Хаюулдаг ч байлаа. Одоо тэгэхээр бид нэр өөрсдөө хаюулаад энэ те. Хаяад идэг ингээд жоохон байхдаа ярьсан байлгүүдээ сая бидний үед гэдэг чинь. Тийм жоохон байхдаа л та. Ээж аавал угаасаа хаюулдаг байсан. Хаюулдаг байсан те. Тэр үчи юу хоол юмсаа. Тийм. Чи муу яар зар гэдэг. Одоо яс мас мах цах мүлжгэд л бүр өстой. Галаатл нь мүлжүүлдэг байсан юм шүү дээ. Тэгэл биднийг жоохон байхад нэгдүгээрт хүнс хоолж дутмаг байсан. Хоёрдугаарт Африк 60 сая хүүхэд өлсгөлэн гээл явдаг байсан шүү дээ. Гэсэн чи одоо цагаан сарын дараа зүгээр нөгөө хэвэн боонуудыг бол зүгээр тэр чигээр ингээл том он гаргаал зүгээр тавьждаг болсон байл шүү дээ. Тэгдэг байсан. Одоо ч яг хөө зарим хүн тэгж байгаа бох. Гэтэ одоо нөгөө хэвийн бов авдаг хүмүүс бас гараад ирсэн байна. Нөгөө нэг бас байгууллагууд гараад ирсэн байна. Эдгээр чинь нөгөө буйны үйлс хийж байгаа шүү дээ. Тэгээд манай эмэгтэйчүүд бас нөгөө кейк, биллуу энэ төр хийхтэй ашигладаг болсон тийм. Бас арай дээрдэж байгаа тийм. Тэр нөгөө хүнсний ногооны үлдэгдэл дээрээс нөгөө илүү хоолны үлдэгдлүүд л жоохон төвхтэй ах шүү гэдэг. Одоо тэгээд саяны нөгөө хаягдал донд чинь бид нэг энэ тэнд зоогийн газар орохдоо хоолоо барахгүй үлдээдэг юмнууд ч гэсэн орж байгаа. Бүгдээрээ л юусан орчиж байгаа. Тийм, хэмжээндээ тааруулж захиалах юм байна л да. Тийм, тэгээд энэ том хаус отхонууд руу те урд зүг рүү те хүсний хаягдал бол ер нь их байдаг юм байлаа шүү. Би яг харсан тийм. Зөв зүгээр л ер нь хүнснүүд бол их хвчлэн хаягдсан л байдаг харагдчихлээ. Арай л цамаан байгаа шүү. Цамаан байгаад байгаа шүү те. Болиороо нөхтэй гэж. За тэгээд дэлхийн хэмжээнд хүнсний хог хаягдал хамгийн ихээр гаргадаг улс бол мэдээж Хятад юм байна. Төлгүй яг уу жилд 92 сая тонн хүнс хайж идэг. Энэтхэг удаалдаг. Энэ энэтхэг бол 69 сая тонн хүнс одоо жил болго хайж идэг. Би бол энэтхгийг гайгүй бах гэж бодож байсан чи бас их хайдсан байх шүү. Тэг ер нь жоохон хүнсний ууг нь дутмагшилтай гэдгийг шүү дээ ер нь. Ер нь ядуу бурайдад л орчих гээд идэг ш нэх баяндаа ордгоо те. Гэхдээ чинь яг тэ нөгөө масаараа авчиж байна да тий. Тэгж байгаа х тий. Тэгж байна. За харин нэг хүнд ноогдох хүнсний хаягдлын хэмжээгээр бол баруун Африкийн нэгээр ус тэргүүлт юм байна. Нэгээр улсын нэг хүнд ноогдох хүнсний хаягдлын хэмжээ бол 189 кг гинэ. Монгол улсын хувьд бол 250 мянган тонн хүнсний хаягдал гаргадаг. Энэ нэг хүнд ноогдох хаягдлын хэмжээ бол 78 кг. Бид нар нэг хүн болгон жилд 78 кг хоол хүнс хаяална гэсэн үг. Би жилийн турш 78 болох. Тий 80 кг болоорой таа. Яхан дээ за. За тэгээд айл өрхийн хүнсний хаягдлыг одоо хэрхэн багасгаж болох талаар нүүбэс юм зөвлөмж гаргадаг гинэ. Хөлсгүүд аж ахуйн байгууллагаас нь илүү зүйл худалдан авалгүй зөвхөн хэрэгцээтэй юм аваач ээ. Үнэн шүү дээ. За амт нь ижил болохоор хэлбэр дөрөс хальсан муухай олсон энэ төр гээд гололгүй жимс ногоог аваач ээ. Тий. Битгий нэх ялгаад ээ таанууд гэж юм тий. За өмнө авсан бүтээгдэхүүнээ хөргөчнийхөө урд төрүүлж хийгээд нөгөө хэрэглэх одоо нөгөө дараалал гэх юм уу та өмнөхөө урд нь хийгээд ингээд татаж авахд амар болгоо тэгвэл тий. Хөргөчний мухраас их юм гараад. Мухраас ингээд муутсан юм гараад байдаг тий. Тэгдэг. Тий. За тэгээд бүтээгдэхүүний хугацаа best before гэсэн тэмдэглэгээнээс өнгөрөөд нэх удаагүй бол хэрэглэхэд гимгүй зүгээр гэж байна. Тийм гэсэн. Тий best before ч ер нь бол яг одоо хэрэглэхэд хамгийн одоо юу гэдэг гоё төгс хугацаанд гэсэн чинь ууг нь бол яг энэ үед хэрэглэх юм бол хамгийн зохимжтой гэж үздэг. Бид нар болохоор энэ үеэс хойш ол ер нь хэрэгж болохгүй гэж үздэг. Ер нь яг SM дээрээ best before гэж харж байгаачгүй би тэрийг хайж үзээчгүй. Зүгээр яг төгсгөлийн он сар байх юм бол энэ дууссан юм байна те. Одоо энэ хугацаанд дууссан. Одоо энэ хэрэггүй л гэж боддог болохоос тэрнийг нь өмнө дээдлэлт нууг нь best before гэж байж магадгүй те. Энэтхэхт бол амар ихээр хаягддаг хурим яслын дараа гэнэ сууд ундрах. Дээр бас бичсэн байсан. Хаасайг бол хурим нарийн дараа буфет хоолны газруудад аимшигтай ихээр хоол хүнс хаягддаг гэсэн. Тий, яг тэгдэг. Нөө ширээн дээр хэмнод нь тэр чигрээл тэгэл үлдчихэл хаяхаас өөр аргагүй юм да тий. Одоо тэгэл
Яг хөө ядаж нэг нохоо муур одоо юу амтнд ижээч үл бас яах вэ те. Болохгүй. Одооны амтд чинь ч баг идэх болцсон юм шүү тийм хаяглыг те. Арай л дэндүү цамаа байгаа шүү. За тэгээд хоолоо хэрэгцээнээс хэтрүүлэхгүй тохиромжтой хэмжээгээр бэлтгэж ав. Яг Бэлтгэсэн илүүдэл хоолоо хөлдөөх, дараа нь хоол ихтэй ашиглах одоо арга юмд бол суралц. Тэгээд хүнсний хаягдлаа бордоо болгоо гэж яг төрүүлсэн. За хоол хүнс үйлдвэрлэх бэлтгэх талаар мэдлэгээ нэмэгдүүлээ. Дотоодод үйлдвэрлсэн бүтээгдэхүүнийг сонгох, тэгээд жижиг дунд үйлдвэрлэх эрхлэгчдийг дэмжээ. Усгүйгээр ямар ч хүнсийг үйлдвэрлэдэг болохоор усаа хэмж гамнаа. Илүү хоол хүнсээ бусдаагаа хуваалцаа гэж байгаа. Яг үнэ. Тэгээд ингээд 7 R-ын зарчим гэдэг юм байна. Rethink буюу дахин бод, refuse татгалз, reduce буюу одоо бууруул те. Reuse буюу мэдээж дахин ашигла, за repair зас жанслаас сэргээгээд бас ахаад ашиглаа те. Regift гэж байгаа ингээд бэлэглээ те. Ингээ мэдээж recycle те дахиж хэрэглээ гэсэн иймэрхүү одоо зөвлөмжүүдийг өгд юм байна. Тэгээд бас нэг сонирхолтой мэдээлэл өгөх нь COVID-19-ийн үед бол хоол хүнсний хаягдлын хэмжээ бас ихссэн гинэ. Ягаад тэгэхээр ууг нь бид нар чинь гэртээ ингээд суугаад идээд байсан шүү дээ тухай. Гарч орохгүй ууг нь айгүй хомос баймаар. Тийм тэгсэн чинь бас ихссэн гэж байна. Ягаад тэгэхээр шалтгаан нь одоо ингэж таамаглаж байгаа маань зүгээр. Нөгөө бид нар чинь их хэмжээгээр нөөцлөд аваад эхэлсэн. Супермаркет дэлгүүрүүдээс тэнгуут тэдний одоо тийм хугацаанд дуусаал ер нь бол хүн саяах нь бол ихссэн. Тэгээд нөгөө хугацаанд нэг айхтар хаялгүй зүгээр л ер нь ахгүй болохгүй гэсэн сэтгүүгээр аваад нөөцлөд исэн гин. Тэгээ тэрнээс болсон юм байна те. За хоол борцгоо өртөс жилдэхгүй иддэг кранд колоогоор өдрөө даадаг баг сардаа нэг удаа хувийн хоог гаргаж айдаг хүүхэд нас минь гинэ. За сарлаа нэг удаа чи бодлоо. За 90 тэгтээ цөөхөн хайдаг байсан шүү. Одоо ч баг л өдөр бол хаяад шүү те. Тэгсэн. Одоо өдөртөө л том хог гаргаж хайж байна гэсэн юм байна. За хятад 60 гаруй жилийн өмнө 10-20 саяар нь өсгөж хүлдэг байсан штэ. Одоо ч цаг үр болжээ гэнэ. Ер нь огцом өөрчлөгдөж шүү. Бидний үе чинь тэгээд бас нөгөө тэнмэл одоо гэж ярьдаг те голомчны энэ төр ядарсан хүмүүс маань ер нь их байсан штэ. Тэгээд хүүхдүүд тэгээд гаргаж хайсан хүнс хоолыг бол тэр жигт нь баг шууд л авчдаг байсан санаад байгаа. Одоо бол тийм хүмүүс бас цөөхөн болоод ер нь сайхан л болоод нэг үе бодвол тэгтэл их юм хаяад байна те. Тэгтэл бас цамаарч болохгүй нэ. Тий, тэгээд нэг ийм зорилготой ийм өдрийг тэмдэглэдэг. За тэгээд 14 оноос хойш өсвөлөнд нэрвэгдэж байгаа хүмүүсийн тоо ер нь бол огцон бас нэмэгдэж байгаа гэж үздэг. За дэлхийд даяар 820 сая хүн хүнсний хомсдолтой амьдарч байна гэсэн мөртлөө нөгөө талаа. Одоо юу? Одоо нэмэгдээд байгаа юм уу те? Ер нь нэмэгдээд байгаа гэж бас байгаа л ахaltaа. Яг судалгаа энэ бол яг зүгээр ийм алтан бус судалгаанууд л байгаа юм л та. Тийм л да. Яг нарийн тоог нь гаргач бас хэцүү л. Тэгээд юм ба нэг талд хүмүүс өлсөөдөө нэг талд бид нар хаяад байна. Одоо энийгээ багасгая л гэдэг байгаа. Яг үнэ. Тий хоол хүнс хаяж байгаа 3-1 одоо хүнсний хаягдлыг 3-1 болчихвол юм бол дэлхийд даяар өсвөлөнгөө уг нь сайхан амьдарч байгаа гэдэг наа л гэж. Ер нь штэ жимс ногооны хальсанд айгүй их юу амин дэм агуулдаг штэ. Тэгэхээр сайн угааж байгаа хэрэглүүл зүгээр. Ялангуяа төмсийг бол сайхан шороогийн сайхан арилгаж байгаа луу мууг те. Гоё те. Гоё те. Тэр нэг хальсдын болцсон хэсэг нь яг ингээд духовкнд тэгээ шараад идэх тэр хэсэг хүртэл шаржигнаад гоё штэ. Тэгээд юу шүлнүүдийг бас ингэдэг болсон юм манай ээж бас сүлд хэрэглээд байгаа нөгөө. Ясны шүлмэл энэ төр гаргадаг штэ тий. Тэрийг ингээ хөргөж жагаад ингээ гялгарууд нэг удаагийн шүлөөр нь ингээ хувааж хийгээд хөлтөөчдөг. Тэгээл нөгөө яарсан шүл бэлэн дотор нь хідэн байн шилээ хүн амт ингээд хоол бэлэн. Тий, нэг удааг аяганд хийгээд бас ингээ хөлтөөчдөг штэ ингээ өөрөө сайхан. Тий, аяганд хийж хөлдөөгөө тэрийг ууданд хийж болно штэ. Аягнуудаа ингээ хөлдөөгцөнд хэлж байгаа хайр юм да тий. Нэг удаагийн. Тий, нэг удаагийн аяганд тэр чи яг нэг хүнийх байна. Манай ээж ууданд ингээ олон хүнийх хийгээд. Тэгтээ ер нь тэгэж болдог бас. Ээжүүд бол мэдээж тэгнэ. Олон хүн зориулна. Тэгээд хөргөгч хөлдөөгчөө ер нь сайн ашиглаа. Тэгээд жимс ногооныхаа хальсыг хүлээхгүй зүгээр юм байна да. Тийм ээ. За, ёстой хэрэгтэй өдөр мэдээлэл өгсөнд баярлалаа. За, барж идэхээр мэрж ид гэж манай үг дээдсийн сайхан үг байна гэсэн. Тийм ээ. Тэгэл яг идэх хэмжээгээрээ л юм аваа сайхан хэрэглээл явуул үгэнд. Тийм, шинэ жилээ тэмдэглэж дуусгаар ширээн дээр байгаа үлдэгдэл юмыг хуу хамаад аваа явдаг хүмүүс өлөн зантай биш байсан юм байна. Өлөн зан биш чинь ариун чимэг ихтлэгэдээ нэмэр болж ш тэ. Тий, тэр нөгөө энэ хавар нэг золголт болоод тэгээд би тэрийг хөтлөөд манай ихнэр дуулсан байхгүй. Тэгээд тэр юун золголт нь ингээд тарсан чинь ширээн дээр амар их юм үлдсэн. Тэгээд нөгөө нэг бид нар зохион байгуулж ирсэн, ээлжид зохион байгуулдаг. Тэгээд манай тал зохион байгуулж ирсэн болохоор бүгднгийн
цуглуулад хуу хамаад уудан дотор нөгөө чихэр юу аруул юм хийгээд бүгднгээ нэг жижиг уутанд хуваарлж игээ. За бүгдээр аваа яваа гэхэд Тийм шүү дээ. юу ч үлдээгээгүй шүү дээ. Ундаа ус. Стол нөгөө хүний идж байгаад үлдээсэн юм яг л одоо үлдээж байгаа. Тэгэл бусд нь бас бүгдийг авсан шүү. Тэгдэм манай бас хамаатнууд уулзахаар ингээд бөөнөр ингээд сууж мууж хорхог боодог юм шүү дээ. Тэнгүүд ингээ хуваагаа авчдаг. Өөртөө ч угаасаа дуртай. Джонс гэртээ очиж идэж авч зам бондоо идэж авч. Од болно шүү дээ дараа тийм од болно шүү дээ. За газад үлсгэлэнт нэрвэгдээ тарааж байгаа хүнснээс хүртэх гэж нэгнээ дарж хөнөөж ийна энэ цагт. Харин тийм ээ. Ингээл нэг талд нь юм нөгөө талд нь ингээл хайж идэг. Тий. За баярлалаа ямар ч харьяа баярлалаа. За би дараагийн мэдээлэлээ хүргэе. Шинэ Зеландд 6531 хүн нэг зэрэг хака бүжиглээд Гиннесийн амжилтыг тогтоосон. Хака гоё те? Хака сонин те? Гоё, надад гоё санагдав. Яг үзгээр бас жоохон амар штэ. Тэр нөгөө ир гармонын ер нь ихсгэх те? Тийм зорилготой гэсэн шүү. Илүү иршүүд байлгах. Тийм үү? Даач ширүүн байлгах тийм зорилготой гэсэн. Харвас мэдээлэл дундаас тийм юм олдоогүй шүү. Тийм үү? Энд би яхаа зүгээр сонссон. Яг тэр нутгийнх нь хүнээстэй сонссон шүү. Өө тийм үү? Шинэ Зеландын Маори байсан юм уу? Тийм амар том биетэй нэг залуу байдгийн. Миний танил. Тийм. Хаана Монголд үт юм уу? Монголд үт. Монгол их нэртэй. Тийм үү? Тийм зорилготой. Сонирхолтой. За би ингэсэн биш. Энэ ингэсэн. Өнгөрсөн жил 2024 оны 9 сарын 29-нд Шинэ Зеландын Оклендийн Эден гэдэг паркт 6531. За энийг бол Гиннесийн сайт дээр болохоор 6467 гэсэн байсан. Хүн оролцсон хамгийн том хака бүжгийн Гиннесийн рекордыг тогтоох зорилготой үйл ажиллагаа амжилттай болоод энэ рекордоо тогтоосон. За энэ 6531 хүн Камет гэдэг Камате за буруу уншиж магадгүй шүү. Камате гэдэг хака бүжгийг бүжгэлсэн. Энэ бол уламжлалт бүжиг юм байна. Тэгээд 2014 онд үүнээс өмнө 4028 хүнтэй Францчууд дэлхийн амжилтыг тогтоосон байсан. Тэгэнгүүт чинь Шинэ Зеландд юу ярьж байгаа юм чи манай гаралтай бүжиг гэж бодно. Эднэр бас энэ бүжгийг хийсэн юм уу тий? Францчууд хийсэн байна. 2014 онд 4000 хүн цуглаа хийлцэн. Тэгээд рекордыг тогтооцсон. Тэгэнгүүт нь Шинэ Зеланд бүжиг штэ. Энэ Шинэ Зеланд, Австралийн уугуул, Маурич гэдэг бүжиг. Тэгэнгүүт нь энэ хин санаачилсан бай хэрглэж үгээ. За. Rauka Tauri Music Therapy Trust гэдэг ийм байгууллага байдаг. Шинэ Зеландд төвтэй. Тэгээ ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүүхдүүдэд зориулаад нөгөө хөгжмийн терапи хөгжмөр эмчлэх ийм үйлчилгээ үзүүлдэг буйны байгууллага юм байна л та. Тэгээд эдний 20 жилийн ой болсон. Тэгэнгүүт нь яаж онцгой тэмдэглэх вэ гэж бодсон юм байна. Тэгээ онцгой тэмдэглэхийн тулд уламжлалт бүжгээ нэгдүгээр тэмдэглэе одоо өөрийнхөө уламжлалыг харуулъя. Тэгээд Гиннесийн рекордыг их орондоо авчралтай энэ чи манай бүжигчтэй гэж бодсон гинэ. Тэгээд ингэж зохион байгуулсан, тэмдэглэсэн. За энэ зохион байгуулах ажлыг яг энэ байгууллагын үүсгэн санаачлагч Дам Хайнехи Вехи Мохи нэг гоё байгаа. Тийм байна. Хайнехи биш шүү. Хайне Вехи Мохи гэдэг юм хүн удирдсан. Тэгээд яг 24 оны 3 сараас энэ харах хэмжээнд цугласан мөнгөөр буйны үс хийя гэдэг санаачлагаа гаргаад ажиллаа төлөвлөж эхэлсэн. Тэгээд 7 сард нь болохоор 90,000 хүн цуглуулъя гэсэн зорилготой байсан. Яг Оклендийн одоо Эден цэцэрлэг түрээлэнд түрээ дээрээ гэдэг. Зараа дараагаад самбар мамбар тавиад байршуулж эхэлсэн. Тэгээд яг энэ 29-өөс гэдэг чинь 7 хоногийн өмнө гэдэг чинь 22-ноос нөгөө нэг тасалбарынхаа үнийг бууруулаад тэгээд энэ нөгөө Камате гэдэг хака бүжгийн хичээлүүдийг онлайнд байрлуулсан. Ер нь бол 1 минутын бүжиг. Тэгээд та нарын нэг сураад давтаад ирээрээ. Тэгээд яг 29-ний одоо жилийн өмнөх өнөөдрийн 16 цаг 30 минутанд дараах хэмжээ хийсэн. Тэгээд 20 цаг жаахан өнгөрөөгөө дууссан. Цугласан хүмүүс 1 минутын турш те Камате хака бүжгээ бүжгэлсэн. Гэхдээ нийтдээ 4 удаа бүжгэлсэн гинэ. Нэг бүжиглээ шууд тогтчихгүй тэгээд 4 бүжиглэхээр тогтоодог гэж байна. За, ер нь хака бүжгийн тухай ярьсан чинь яриг гэвэл Австрали болон Шинэ Зеландын уугуул Маори овгийн одоо дайн тулааны өмнө дайсныхаа өмнө хийдэг бүжиг гин. Тий. Гисэн байсан. Тий. Ер нь бол ингээд нэг сүртэй штэ. Ер нь л нэг жоохон айлгах тал руугаа штэ. Тий. Нэг өрсөлдөгч талаа гэх юм уу? За бүжгийн зорилго нь болохоор дайсны сэтгэл зүйд нөлөөлөө зүрхэнд нь айц төрүүлэх, дээрээс нь өөртөөхөө дайчдын сэтгэлийг нь бадрааж омгшуулах. Тийм тэгээд хоорондынхоо эр нэгдлийг бас харуулж байгаа гэж байна. За уламжлал ёсоор бол эрэгтэй хүмүүс бүжгэлдэг юм болов гэсэн эмэгтэйчүүд ч гэсэн бүжгэлдэг. Тийм байлаа. Гэхдээ зөвхөн дайн тулаан биш бас зочдыг угтаж авах за тэгээд нас барагсдыг хөдөөлүүлэх үедээ ч гэсэн бас энийг бүжгэлдэг. Төрөл нь жоох өөр болохоос биш.
За бүжгийн тухайд бол яг хүчрхэг тэгээд химнэлд тааруулж хөдөлгөө хөл гараа хөдлөгдөг. Дээрээс нь чанга хашгирж байгаагаараа их онцлог. Тий. Дээрээс нь нөгөө биеийн бүх булчинг зэрэг ажилуулад тийм догшин эрч хүчтэй хөдөлгөөнийг харуулж чаддаг. Тэгээд чанга химнэлээр дуулна, уур хилэн хүч чадлаа илэрхийлж байгаагаа үзүүлэх гэж нөгөө хил мэлээ гаргаад. Тий. Царай маргаа эвгүй болоо. Нүдээ ингээд томруул хамаг муухаагаараа хараад чаддаггүй. Үзүүлгүй. Тэгдэ. За хамаг муухаагаараа хардаа. За би чи дандаа сайхан хард юм уу? Муу харч чаддаг. За тэгээд энэ нөгөө хилээ гаргаж байгаа нэрчүүд нь түрмгий гэдгийг харуулж чаддаг. За тэгээд хөлөө дэвслээд гараараа гуй цээжээ цохоод тэгээ нэг юм гар мар ингээл нэг юм чичирхэлтэй хөдөлдөг юм ээ. Энэ нь маш чухал гэж шүү. Тийм баха. Харин домгийнх нь талаас өгүүлэх юм бол мауричуудын домгийн бурхан нарны бурхан шүү. За. Тамануи Тера гэдэг бурхан байдаг. Энэ бурхан өвөл зуны гэсэн хоёр их нэртэй. За. Тэгээ зуны ихнэр нь болохоор Хинэ Раумати гэдэг ихнэр байгаа. Үлрэлийн чанартай их нэртэй. Тийм байна. За тэгээ зуны ихнэрээс нь хүү төрсөн Тан Роре гэдэг хүү төрсөн. Энэ зуны ихнэрээс төрсөн хүү учраас мэдээж халуун байгаа. Яг ийм халуун өдрөөс газраас ингээ нөгөө Тан Роре гарч ирэхэд агаар ингээ гялалзаад гарч ирж байгаа нь өөрөө гялалзаад тэгээд энэ агаарыг чичирхийлүүлдэг гинэ. Тэгээ яг үүнээс үүдээ тэр гарын нөгөө хөдөлгөөн чичирхийлүүлсэн гэж байна. Зөө. Тэгэхээр гараа ингэж хурдан чичирхийлж байгаа нь вири буюу одоо хурдан чичиргээ гэсэн үг юм гин. Тэгээ энэ заавал байх хэрэгтэй гэж байна. Харин түүгээс нь өгүүлэх юм бол ер нь бол 1250-аас 1300-аад онд Шинэ Зеландад анх нөгөө мауричууд суурьсан. За тэгээ эндээс бол уламжлалт бүжгэн дэлгэрсэн гэж үздэг. Тэгээ хамгийн алдартай төрөл нь өнөөдрийн нөгөө нэг дурдсан Камате Хака юм байна. За тэгээд энэ бүжгийг болохоор нөгөө Ингати Тоо гэдэг овгийн удирдагч, дайны удирдагч юм байна л да. Рау Параха гэдэг хүн 1820-од онд нөгөө дайснуудаасаа хоол хүнсний агуулгад нуугдж байгаа цугтаас ингэнэ. Тэгээ амьд гарсныхаа дараа баяраа тэмдэглээд ингэж бүжгэлдэг болсон гэж. Одоо ингээд хаакаа штэ тий. Дайны угтах ёслолын хурим төрсөн өдөр зэрэг баярын. За дээрэс нь оршуулгын ингээ энэ үндсэн дөрвөн төрөлтэйснэ сүүлд юу гэж нэмэгдсэн бэ гэхээр спортын эсэргүүцлийн. За спортынхыг нь бол бид нар мэднэ. Шинэ Зеландын регби баг All Blacks гэдэг баг байгаа. Энэ баг ерөн тоглолтынхаа өмнө хакка хийдэг. Энүүгээрээ бид нарыг нэг нь үтсэн чих. Юу эсэргүүцлийн хувьд болохоор яг орчин үеийн нийгмийн асуудлыг нөгөө ивээр илэрхийлэх хакка ч бас нэг тийм зөвүүн штэ нэг эсэргүүцээ нэг тэрийг ингээ бүжгээр илэрхийлж байгаа бас нэг хэлбэр болсон гэж. Тэгээ ер нь төрлүүд нь нэмэгдэж байгаа. За жишээлх юм бол за жишээлх юм бол 2005 он Шинэ Зеландын регбигийн саяны хэлсэн All Blacks гэдэг баг байгаа шүү дээ. Энэ багт зориулаад Маури соёлын мэрэгжилтийн судлаач Сэр Дерек Ларделли гэдэг Капа Панга гэдэг хакка бүжиг зохиосон гинэ. Тэгээ одоо энийг бол яг энэ All Blacks стандаа бүжгэлж байгаа гэж. Энийг нэг хийж үзэхэнс гэж бодод тийм сонирхолтой тийм. Сонирн баг тийм. Тэгээ ер нь хакка бүжгийн дугуулсан секцүүд маш их байдаг. За ерөн сайн хариул дэлхийд даяар түгж яваа бүжиг. За одоо болохоор дотроо энэ нөгөө нэг дайны хакка нь 3 төрөлтэй. Баяр ёслолын хакка нь 5 төрөлтэй. Дээрээс нь өс хонзонгийн хакка нь Каюруара гэдэг ганцхан төрөлтэй. Каюруара. За би буруу хэлсэн бах уу. За ийм бүжгийн өдөр юм байна. За тэгээд яг жилийн өмнө 2024 онд Шинэ Зеландд 6531 хүн цуглуулад хакка бүжгийн дэлхийн рекордыг эвдсэн багнэ. Гоё. Надад гоё санагдаад тийм. Ер нь бас хамгийн анх мэдээж дайн тулааны өмнө л яг л төр байсан те нэг өөртөө ер нь хурцлж өрсөлдөгч айлах зорилготой баг үүссэн баг гэж би угаасаа л таамаглаж ирсэн. Манайхан бол бас гоё штэ дайныхаа өмнө те. Даач таа гээл те нэг нь ордоо. Тэгэл уухаа гэдэг нэг уухаагаараа бас их юу байдаг омогчдаг. Тий омогчдаг. Ер нь ингээд энэ дайн тулааны өмнө цэргүүдийн зоргийг чангалах яалтчгүй нэг ёс зан үйл. Тий айгаад жоохон ингээд айдастай хулчих юм бол мэдээж дайн тул. Бусдыгаа чирчин штэ. Ялахад бол хэцүү штэ тий. Тэгэхээр тэгэл яаж игээл омогшуулж тэр нэг ирч хүч ёстой нөгөө гармон энэ гэдэг байснаар ихсэхгүй бол энэ булган булга баяр маань гэж хүн Японд регбигийн секц хакка хийх нь хэвэн болсон байна лээ. Тийм ба. Манай хүүхэд найрал дунд нь
явдیں۔ Тэмцээнд явхаас өмнө нь рагбигийн хүүхдүүд нь хака хийж амжилт хүссэн байсан. Ёстой огшмоор байсан гинэ. Огшмоор одоо бид нар зүгээр нэг бичлэг хараад огшмоор байдаг шүү дээ. Тэгэхэд энэ бүр хийвэл бүр ингээ огшох байлгүй дээ өөрөө бүжиглүүл. Тий, ойроос харуулж юм уу? Тий. За би хаяг андуурч ирсэн өглөөний хоолыг хаягдл болохоос хамгаалж ийдсэн. Хоолны хаягдл манай дэлхийг их бохирдуулдаг гэж танаа нэвтрүүлэхээс мэдсэн учраас буяа хийсэн гинэ. Зөв. Тий. За хүний хоол идээд за тэр хэсгийн чи юу юм. Тэгтээ ямар баярлаа. Тийм ээ. За юм байна. Сонирхолтой өдөр байна. Хака бол гоё. Нэг хака ямар ч нэг амьдралдаа нэг хийж үзнэ гэж боддөө шүү. За 7:36 минут болсон. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mobilife амьдралын мөч бүрт хамт Mobicom хамтар ажиллаж байгаа. За Mobicom Corporate Connect Life гэдэг ийм даатгалын компанитай байна. За энэ компанитай юм байна биш үү? Компанитай хамтраад Монгол дагахуудаа 100% дижитал амьдралын даатгалын үйлчилгээг бидэнд нэвтрүүлж байгаа. За энэ бол Mobilife гэж үйлчилгээ байгаа. За тэгээд 100% дижитал учраас та энэ тэнд очиод авах шаардлагагүй. Mobicom аппликейшнаараа тэг Mobilife зэс рүү ороод даатгалтай хамрагдах боломжтой. За тэгээд Mobicom-ийн хосолсон төлбөрт болон дараа төлбөрт хэрэглэгчид 1-4 сая төгрөгийн хор тавдрын даатгалд үнэгүй хамрагдаж байгаа шүү. Тэг энэ даатгалын бүтээгдэхүүнээ илүү өргөжүүлж хор тавдрын өндөр өртөгтэй даатгал болон орлого хамгаалтын буюу амь насны даатгал гэх шинэ боломжуудыг нэмсэн. За 100% дижитал учраас төрүүлсэн те бүртгүүлэх гэрээ байгуул хураамж төлөх нөхөн төлбөр хүсэлт илгэх гэдэг ерөөсө бүх юм Mobicom аппликейшнээр дамжуулаад эсвэл Mobilife Cegimэн гэж сайт руу орж байгаа хийчих болно. Яг үнэ. За тэгээд даатгалын хураамж сар бүрийн дугаарын төлбөртөөгөө хамтдаад ингээд цог төлөв явуулдаг болохоор за даатгал маань дуусчих үедээ яах вэ их үү гэдэг ингээд санаа зовх бол ямар ч хэрэг байхгүй. За тэгээд шаардлагатай бичиг баримт бүрдснээс хойш нөхөн төлбөрийг 5-аас 10 хоногт л ерөөсөө маш түргэн шуурхаа шийдвэрлэдэг. За бидний хамгийн сайн мэдэх одоо том тех корпорацуудын нэг маань мэдээж Mobicom үйл ажиллагаа бүх юм бол найдвартай гэдэг нь бол бид нар мэддэг учраас яг Mobicom-оос ийм одоо даатгалын үйлчилгээ нэвтрүүлж байгаад бас баяртай байна. Ягаад тэгэхээр бас хор тавдрын даатгал гэдэг бол миний бодлоор бол яг одоо маш зөв нүдэ олсон юм ажил гэж бодож байгаа. Манайх чинь хор тавдар ямар байгаа вэ лээ? Хэдэн хор тавдраар дээгүүрт яваад байгаа. Дээгүүрт яваад байгаа. Тэгээд одоо гинтл хавдартай гэдэг нь онцлогдол за яах вэ хүү те ингээл хамаатан садангаас эсвэл ингээл сошиалор те ханд үеийн босгоол ингээл явдаг. Даатгалтай байх юм бол тэр эртлээ давхар мэдээж ингээ хаачж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Өвчин мэдээж хэлж ирэхгүй гинт. За тэгээд тийм байгаа. Тэгээд бүртгүүлэхийг хүсэх юм бол Mobilife Cegimэн сайтаар зочлох эсвэл Mobicom аппликейшны Mobilife зэс рүү нэвтэрж ороод юугаа бүртгүүлээд ингээд юу ачиж болно? Үйлчлэгээ авчиж болно. За мэдээж өөрийн нас хүүс болон сонгосон багцаа оруулахад даатгалын сарын хураамжийг систем бол шууд тооцоолоод ингээд харуулчихна. Та сард хэдэн дөрөв өгөөд ийм даатгалд орох нэ гэв. Тэгээд төрүүлсэн салбар малбар очих хэрэггүй гэдэг чинь давуу тал шүү дээ. Амархан онлайнаараа бүртгүүлж штэ тий. Ийшээ тийшээ яваад авах юм байхгүй. Даатгалыг бол одоо харьцангуй манайхан бас хэрэглээд ерөн сурчлаа. Нөгөө муу ёрмор гэд пүүпа гэдэг бас ерөн бочлоо шүү тий. Гү. Хүн амтнаас мөнгө гуугаад бүтггүй бэ шүү. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг чинь ийм л одоо амьдралын эмгэнэлтэй үйл явдлаас сэтүүлж байна. Яг ингээд даатгалд одоо даатгуулсан байснараа одоо тий амнасаа хамгаалсан тэр тохиолдлууд бол миний эргэн тойронд бас байж шүү хийхэд. Бага харамсмаар юм зөндөө даатгалт болж хүндч түүгүүдгүй өөрөө зэжлээд авчих. Тэгээд ингээд 100 идэгцэн барьсан цаахан тохиолдлууд бол байна. За тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mobilife амьдралын мөч бүрт даатгалыг үйлчлэл юу лээ даатгал хийлгэрээ. Тийм ээ. Тэгээ 22 гэдэг нэг лавлахаас нь асууж болно. Өөрийн телефон операторс бол 1822 22. За хаягийг нь бол бүгдээрээ мэднэ. Тийм. Тийм. За би нэг ганц хоёр комент уншиж байгаа. За тэгээ за ингээд нэвтрүүлэхдээ Mobilife амьдралын мөч бүрт Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа Mobicom. Баярлалаа. За манад хогоо ангилж хаялагийн хогны машин аваа явждгаа. Одоо тэгтээ ангилдаг болсон баг. Юу ангилдаг болсон нь ялгаж хайдаг болсон баг. Тий. За манайхан нийтээрээ биелгээ хийдэг шиг гэсэн байна. Манай хакан дивэ шаваа юм байна гэсэн байна. За баг тийм шүү тий нэрээ. Бөхчүүд маань дивж шаваал тэгэл тий. Гоё хөлөө цохол алгадаал тий. Бас жоохон сүрийг үзүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь зөвл бас жоохон сүрдүүлэх л байгаа шүү дээ. Сэтгэл зүйн дайралт юм да. Тий ер нь бол тавчхантай баг. Сэтгэл зүйн дайралтаас гадна сэтгэл зүйн бас хамгаалалт юм шүү. Өөртөө ч огшоогоод нөгөө талаа цайлгаад тэгээ дээрээс нь бас халаалт юм шиг байна тий. Нэг бяцхан ингээ болчихсон халаагаад тий. За хоос хаягн дээр ирээ түрүүний хаягдчихсан олыг 2 өдөр цайгаа уусна уу гинэ.
Цагаан уусан мэт та. Чи уугаагүй мэн. Би уусан. Царайгаар сонирхолтой. Уусан. Жижигхэн уусан. Би уусан. За. Ер нь өглөөдөө нэрээ цайгаа уугаад гарчих хэрэгтэй шүү манайхаа бас ходоод гисэн. Тийм ээ. Би ер нь жоохон хүчээр л маягийн л уугаад байгаа л та нэг аппетитгүй байдаг болохоор. Өглөөдөө юу? Тийм өглөөдөө. Ямарчсан юм ичээд байгаа ч. Гэтэ ичээд юм аа ер нь жоохон оройхон л идэв дээ тий. Тий. За одоо миний мэдээлэл үү те. За үйл явдал ярих уу? Бас нэг өдөр ярих уу? Яах вэ? хүснээ л ярих уу? За би бас нэг жижигхэн нэг өдөр ярьчих те. За дэлхийн зүрхний өдрийг жил бүрийн 29-нд 9 сарын 29-нд тэмдэглэдэг юм байна дэлхийд даяар. Оо яг. За 1999 оны дэлхийн зүрхний холбоо анх санаачлалын энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Ямар гоё холбоо. За бидний тийм хамгийн чухал эрхтэн бол одоо хамгийн өрөвдмөр их юм эрхтэн бол зүрх шүү дээ. Хизээч амардаггүй тий. Тэгээ унтчихсэн ч байнга л ажиллаж идэг эрхтэн бол зүрх. За энэ арга хэмжээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага ЮНЕСКО зэрэг байгууллагууд дэмжиж ингээд дэлхийд тэмдэглэдэг болсон. За тэгээд зүрх судасны өвчин бол зүрх хаагдах, тархин цус харуулах зэрэг өвчнүүдээс одоо урьдчилан сэргийлэх зорилгоор энэ өдрийг дэлхийн 100 гаруй орнд бол яг одоо тэмдэглэж байгаа юм байна. Use heart to beat heartbeat гэж байгаа. За зүрхнийхээ өвчнийг юу гэмдэ зүрхэн ашиглаж, зүрхнийхээ өвчнийг зүрхээрээ эмчлэе гэсэн юм өрөөнд дөр тэмдэглэж өнгөрүүлсэн юм байна. Хөөрхөн байгаа. За. Хөөрхөн өрөөв. За зүрх бол мэдээж хүн болон бусад амьтанд бол байдаг булчинлаг юм хөндийтэй эргэтэн венийн судас орж ирж байгаа бүх цусыг хүлээж аваад артерийн судасаар ингэж тараадаг л юусан ноцоос шүү дээ хүний бие тий. За тэгээд дөрвөн таслахатай 2 тосгор 2 ховдтой юм эргэтэн зүрх нь ойролцоогоор 260-аас 340 г жинтэй байдаг гинэ. Хүнд. За эрэгтэй эмэгтэй хүний зүрхний жингийн зөрөө нэг 50 г орчим байдаг гэж юм. Та нар бодвол том зүрхтэй байгаа. Тэгэхээр бас бид нар илүү хайрладаг байгаа хүнийг. За. Чи дүгээс хэлээс зүгээр цус ингээ гаргаж яах нь вэ? Гэтэ гоё юмсэн шүү. За энэ бол хүний биеийн жингийн 1.4% юм байна. За зүрх нь 2 уушгины дунд байж идэх юм цээжний хүндэд байдаг. Үнхэлцгээр зүрхний үнхэлцэг хальсаар хучигдсан байдаг юм эргэтэн. За бид нар мэднэ. За биеийн 75 тэрбум эсийг цусаар хангаж идэг маш чухал эрхтэй. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 17.9 сая хүн зүрх судасны эмгээгээр амиа алддаг гэсэн юм харамсалтай бас мэдээлэл байна. Манаахан бас ерөн зүрх судасны өвчин бас түгээмэл шүү тийм ээ. Байна. Зөндөө байна. Ер нь энэ тентгийн эмнэлэгт ерөн зүрх дотрын тасаг бол дүүрлээ. Тийм шүү. Тэнд хараа насны ялгаа ер нь байхгүй. Хөгшний залуугүй л энэ хамгийн гол нь өрөвдмөрч юм шиг. Тийм миний зүрх бас ингээд юу яд ингээд нэг юм савладаг л болчиход байгаа ямар учиртай мэдгүй. Кофег багасгалтай чи. Би нэг автор кофе уудаг юм аа. Ер нь тий хайрлах хэрэгтэй юм аа. Тийм. Монгол улсын хувьд бол нийт нас бартын 30% зүрхнээс гаралтай амар нэг өвчин юм их нас орж идэг гэж шүү. 30 юм уу? Бас өндөр байна. Өндөр байгааз. За тэгээд амьдралын буруу ухим маяг хорц зуршлууд, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол энэ төр бол мэдээж зүрхний хамгийн том дайсан. За зүрх судасны өвчнөд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмаг шил, зүрхний шигдээ суд сатурах гэд ер нь бол өвчнүүд ордог. За тэгээд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлээ гэдэг ингээ зөвлөгөө гаргадаг юм байна жил болох энэ үгээр. За даралт байнга ихсдэг бол цусны даралтаа үргэлж хянж хэвийн хэмжээнд нь барьж явах те үзүүлж явах харуулж явах хэрэгтэй. Тогтмол биеийн тамирын дасгал хийж явах хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. За тэгээд өдөртөө айлуулах эрүүл агаарт хагас цагаас баггүй хугацааг өнгөрүүлж чагаар ядаж гадаа те нэг айхтар замын хажууд биш юм а гэхэд те нэг альтайхан гайгүй газар 30 минут болчоорой. За мэдээж нэг арх согтууруулах хундаа те тамхиа бол багасгаарай, кофений хэрэглээгээ багасгаарай гэдэг. За илүүдэл жингээ мэдээж хасах хэрэгтэй. За үүний тулд бол эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй гэж чинь өндрийн хэмжээг квадрат зэрэг дэвшүүлээд дараа нь биеийн жингийн хэмжээг гарсан тоондоо хуваадаг гэж байна. Ямар төвхтэй. Энэ нөгөө нэг өндрийн хэмжээнээс 100 кастка болц юм уу? За яг хөө тэгж бас арай нэг өөр арга юм шиг байна л да. Тэгэхэд энэ үзүүлэлт нь бол 18.5-аас 24.9-ийн хооронд гарч байвал таны жинчин хэвийн гэж үздэг. Тоондоо муунд ямар бол юм бэ? Бас нэг юм арга байт юм байна. За тэгээ хоолндоо бол амьтны гаралтай өөхтөөс холестерин агуулсан хэд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн давс зэргийг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Тос өөх бол тэгтээ бидний бие махбод хэрэгтэй. Хэрэгтэй. Тийм. Тэгээд нөгөө нэг юуны тос гэдэг нь шүү дээ. Одоо нөгөө юу гэдэг вүлээ? Далдуу модны тос. Эн чинь бас их муу гэдэг. Ягаад тэгэхээр нөгөө хүний биед юу байдаг? Хүний биеийн температураас өндөр температурт одоо юу гэмтэй хайлдаг тийм. Тэгэхээр бидний биед орохоор хайлахгүй гисгүй байх магадлал ихтэй л гэсэн үг юм лээ. Товчхонд бол. Далдуу мод ч нөгөө нэг коконат мөн үү биш үү? Тийм коконат момо.
Тэгвэл coconut butter энэ төр хэрэглэж болохгүй. Тэг яг уу тий тодорхой хэмжээнд л ингээл зохицуулаад хэрэглэдэг бол баян хэрэглээд байвал мэдээж тий хайлуулж одоо боловсруулж дийлэхгүй бол ижүүлгээд идэм байлээ. Зөв. Тий. За би зөрөгтэй холбоотой ганц нэг сонирхолтой баримт бэлдсэн юм. За хүнд даацын машины 32 км зөөх хэмжээний энергийг бидний зүрх ялгаруулдаг гинэ. Нийт амьдралынхаа туршид. Маш том тий одоо энэ шалаанц маланцын 32 км ингээд чирээ явах хэмжээний энергийг ялгаруулдаг гэж энэ зайлшгүй зүрх маань. Айгу хайрлж өрөвдөг юм ба. За ингээд бодохоор хүн амьдралынхаа туршид сар руу явах, сарнаас буцаж ирэх хэмжээний энергийг зүрхний тусламжтайгаар авдаг гэж байна. За бидний биеийн түрүүсэн 75 тэрбум эсэнд бол зүрх шууд одоо цусаа шахаж яадаг. За цусаа хангамж шаардахгүй цорын ганц эрэхтэн бол бидний нүдний эвэр бүрхөвч гинэ. Тийм үү. Эвэр бүрхэмж цусны хангамж шаардлагагүй байдаг гэж байна. Бүх эд эрэхтэнд бол цус хэрэгтэй. За бүхэл амьдралын турш бидний биеэр урсаж байгаа цусны хэмжээг тодорхойлох юм бол 1.5 сая баррел буюу ойлгомжтойгоор хэлбэл нэг 200 орчим вагон галт тэргийн хэмжээний цусыг шахдаг гинэ амьдралынхаа туршид. Насаараа хөдөлмөрлөө. Тий, бүгдийн зүрх маань тэг шахна штэ. Тий, за жирэмсний 4 дахь 7 хоногоос эхлээд хүүхдийн зүрхний эс ажиллаж эхэлдэг. За хөөрхөн тий. Зөксөд эхэлдэг тий. Ингээ за хүүхдэд чинь зүрхээ сонсож байна гэдэг айгүй хөөрхөн шүү. За цэнхэр халим хамгийн том зүрхтэй амьтан дэлхийд дээрх. Түүний зүрх нь бол 680 кг орчим байдаг гэж. 2 том тий үхэр шиг хэмжээ юм аашаа. Йоо тийм ээ. За судалгааны дүнд мэдлэгийн хүрээ ихтэй хүн зүрхний өвчин бага тусдаг болох нь батлагдсан гинэ. Юм мэдээ. Тий. Тэгэхээр миний зүрх гайгүй юм байна. Ямар ангэр. За ихэнхдээ шинэ жил болон зул сарын баярын үеэр зүрхний өвчний одоо шинж тэмдгүүд ихсдэг гинэ. Наач нөгөө ууж идэхтэй холбоотой бах тий. Тэгээ бас стресс ингээд хөөрчиж бас болох юм. Бас тийм юм байна. Хит хөөр, хит гуниглах, хит одоо огцом ингээд хөдөлгөөх хэнтэрч бол зүрхэнд бас муу гэдэг байгаа шүү дээ. За даваа гарагийн өглөө ихэвчлэн зүрхний өвчин хөдөлдөг, зүрхний шигдээсийн тохиолдол их доотлого ирдэг. Гинт өнөөдөр даваа гарагч яаж ингэж таардаг вэ? За хүчил төрөгчийг дуусал зүрх хүний биенээс гадуур зохилж чаддаг гинэ. Одоо ер нь юу ч болж исэн зайлуул ингээл эцсийн бүх юмаа дуустал зохилдог л гэсэн үг юм байна зүрх бол. Буужхгүй саргаал зүтгэсээр хаал бидний төлөө зүтгэсээр хаал гэдэг юм тий. За 1967 оны 12 сарын 3-нд Өмнөд Африкийн доктор Кристиан Барнард нь Луис Вашенскид зүрх шилжүүлэн суулгасан байдаг. Хамгийн анх 967. Тийм бах. За 1900. За хэдийгээр өвчтөн 18 хоног амьдэрсэн ч энэ бол хамгийн анхны амжилттай зүрх шилжүүлэн суулгасан мэс засал. Яг үнэ. Үүнээс хойш зүрхийг бид нар шилжүүлээ суулгаж болох юм биш үү гэдгийг ер нь мэдээд авцсан гэсэн үг. За эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүний зүрхнээс илүү цохилдог гинэ. Арай жижигхэн ч гэсэн арай илүү цохилт юм байна та нар. Тэгдэггүй яа тийм бид ч угаасаа ажиллаг. За тийм. За зүрхний хамгийн сайн юм нь бол инээд гинэ. Инээснээр таны цусны эргэлт 20% нэмэгдэж идэг. Нэгэд хараа гэж. За тийм бахан. За зүрхний хоорондын холбоо болон хайрын талаар бол ямар нэгэн яг баримттай шинжилгээний хамгаал байхгүй. Тэгсэн хэрнээ бид хайр зүрх хоёрыг хайрлаж байгаа ч үнэ юм уу? Зүрхтэй холбоо л яриад байдаг. Гэхдээ ямар нэгэн баримт бол шинжилгээ ухааны үүднээс бол байхгүй. Эртээр үед зүрхийг сэтгэл хөдлөлтөд холбож тайлбарладаг байсан. Энэ бол яг холбож ингэж ярилцах шалтгаан болсон юм уу л гэж одоо үздэг юм байна. Найрал дуу, эсвэл найрал хөгжим энтердийн үед бол дуучид одоо тэр хөгжимчдийн зүрхний хэмнэл нь адилхан болж зохилж идэг. Тийм үү. Тийм хэмнэлтэй нэг юмсанд ордог гэсэн. Нэг юм хийгээд тэгээ нэг хөгжим мэдрээд тийм ингээд хэмнэлтэй болохоор тэгт юм одоо жишээ нь дүг хэмэл бүгд яг тэр хэмнэлээр ингээл ер нь зохилт юм яваа да. Наа чи ямар сонирн байгааз. Тийм юм. За зүрхээр өдөрт 8000 литр цус дамжиж идэг. 100,000 км орчим замыг туулж идэг. Гинэ. Цус маань. За өдөр зарцуулах энерги нь за түрүүлсэн нэг ачааны машиныг одоо ингэж зөөх энэ өдөр зарцуулах энерги юм байна шүү. Тэр чинь нөгөө нэг насан турштай байсан биш юм уу? Тийм өдөрт гинэ. Тийм байна. Би буруу хэлсэн байна шүү. За бүх амьдралын туршид нийтдээ 2.5 тэрбум удаа зүрх маань цохилдог гэж байна. Дундаж наслалтыг даал гэж үзвэл 2.5 тэрбум штэ. За хүний биеийн цусны судасны нийт урт нь экваторын уртаас 3 дахин их буюу 120 сая одоо метр ийм урттай судастай маань бид нар. Тийм дэлхийг 3 тойрдог гэж байгаа шүү. Айхтар их урт байгаа шүү. За хүн төрөлхтний түүхэн зүрхний өвчнөөс болж нас барсан хүний тоо дайн тулаанд хорогдсон хүний тооноос илүү байдаг гэж байна. Тэгэхээр л энэ түүхэндээ л дандаа зүрхнээсээ олж бид нар бас энддэг юм байсан байх шүү. Үгүй тэгэл Монголд 3-1 зүрхээр явж нас
оролцсон хүмүүсийн 3.1 30% байсан. Тийм, зүрхнээс шалтгаалс өвчнөр гэж байгаа. Тийм юм байна. За баярлаа. Яастай хэрэгтэй мэдээлэл өгсөн байна. За ингээ тийм дууссан. Өнөөдөр тэгээд зүрхэн хайрлах өдөр юм байна шүү. Янз бүрийн тийм эвгүй юм байгаад байгаа бол бас үзүүлж харуулаарай гэж намайг одко бамбаага шалгуулаарай гинэ зүрх савлдаг гэсэн чинь. Яг үнэ. Бамбай бас айгүй тэгээд биеийн дотор ирэхтэн биеиндээ л угаасаа нөлөөлнө шүү дээ. Гэтэ ер нь бамбайг бас айгүй өндөр нөлөөтэй гэж үздэг юм лээ шүү. Тийм. Би нэг айхтар имлэгээр явдаг юм аа. Ямар сайнда урж нь 2 гэлэг 3 жилийн өмнө хамгийн анх удаа цусны шинжилгээ өгсөн шүү дээ. Тий. Анх удаа юу? Хамгийн анх удаа. Өмнө хүүхд мөхт байхдаа үзүүлж байгаагүй. Үзүүлж байгаагүй. Ямар жилдээ нэг үзүүлжээ. Бид нар ч ер нь тэгэл тийм штэ. Тэгээ нэг айхтар имлэгт дургүй юм шиг хамаа эрэхтэй. Тэгээ тэнэгэл гэсэн үг л дээ ер нь те нэг. Сайндаач биш л те. Түрүүний тоо ч нөгөө BMI буюу body mass index-ээр тоо хувааж гаргадаг тодорхойлт байсан шүү. Тархалт турхай өглөлтийг тэгж гаргадаг гинэ. За би нэг богинохоо мэдээлэл хүргэе. Дэлхийн анхны болцооны агентлаг нэгдсэн өдөр. За ямар агентлаг вэ? За би хэлж өгнө. 1650 оны 9 сарын 29-нд 1650 шүү. Английн зохиолч Henry Robinson гэдэг хүн Лондонгийн Threadneedle Street Office of Addresses and Encounters гэдэг нэртэй офис нээжээ. Уг нь бол энэ шүү дээ те. Ер нь бол яг хөдөлмөр зуучийн төвлөл байсан юм. Хамгийн анх. За. Энэ ноёд хатагтай нар хууль эрх зүйн янз бүрийн асуудлаар асуусан асуулттай хариулт авна. Дээрээс нь нөгөө ядуу буурай те дорой боол биш хүмүүс хурж ирж ажил хайдаг юм боломжтой байна уугүй юм уу одоо дараагийн ноёнд зуучлалын муучлал ч юм уу тийм зориулалттай иргэдэд зөвлөгөө өгөх товчооны анхдагчдын нэг байсан гинэ. Тэгсэн чинь яасан? Энд нөгөө нэг ноёд хатагтай нар цуглаал мэдээлэл авч хоорондоо танилцаад байхгүй юу? Тэгээд танилцаас суучихгүй юу? Энд чинь хөдөлмөр зуучинд авч шүү дээ. Тэгээ хоорондоо цай ууж ярилцгаа би энийг олоо суугаад нөгөөдхөө тэнд очиж битээр танилцсан гээл. Тэгээд хөдөлмөр зууч байж байгаад хүн зууч болсон юм байна шүү дээ. Тийм. Тэгээд эхэндээ ууг нь Henry Robinson болцооны ер нь юм агентлаг болъё гэж бодоогүй. Тэгээ ингээ хүмүүс юу яагаад гэхээр нь юу авсан мөнгө авсан. За ялангуяа яг үйл хөдлөх хөрөнгөтэй бараа бүтээгдэхүүний талаар ийм мэдээлэл авч байгаа хүмүүсээс бүр нэг нөгөө яг ингээ хуульчаас нь мэдээлэл авч байгаа хүнээс 6 цент авдаг болсон. Ядуу хүмүүст бол үнэхээр үн төлбөргүй үйлчилдэг байсан юм байна. Хүмүүс хоорондоо хурж ирээ танилцаал байсан. Тэгэнгүүт нь засгийн газраас санхүүжилдэг нийгмийн санаачлага гэх мэт ер нь ийм офисын талаар илүү мэдлэгтэй илүү том алсын хараатай найзаасаа зөвлөгөө авсан. Тэр найзыг нь Samuel Hartley гэдэг байсан. Тэгсэн чинь найз нь юу зөвсөн юм бэ гэхээр үгүй нэгэнт хүмүүс ирээ болцоод байгаа юм бол тусдаа нэг өрөө гаргаа болцооны юу болчих. Тэгээ нэг хоорондоо танилцах төвчөө маягийн болгожоочтэй гэдэггүй юу. Тэгээ Henry Robinson за тэгья гэд хөдөлмөр зуучин болцооны агентлаг болсон. За. Тэгтээ нэг жилийн дотор жил хүрэхгүй хугацаанд дампуурсан. Чаас. Харин уг нь арай сонирхолтой л болж тээ. Сонирхолтой. Тэгтээ Henry Robinson бол өөрөө тийм зохиолч хүн байсан. Дээрээс нь улс төр шашинны асуудлаар одоо сэдвээ бэлддэг. Тэгээд ер нь оюуны тийм эрхчлөөг эрхэмлдэг хүн байсан. Тэгээ ер нь явж сүүлд одоо парламентын үнэн ч гишүүн болсон гэдэг юм ээ. За энэ болзооны агентлаг анх нэгдсэн нөгөө Лондонгийн Threadneedle Street байгаа шүү дээ. Яг энэ байранд нь дараа нь юу болсон? Робинсоны офисоос гадна өнөөгийн болзооны апууд тэр байрны жагуу тэндээ хэвээр байгаа шүү. За энэ нөгөө анхны агентлагаас гадна ер нь цаг хугацааны үед яаж ингэж хөгжсөн юм бэ гэсэн чинь сонирн байсан. 1700-аас 1800-аад онод хүмүүс ингээд зараар дамжуулаад сонинд нийтлүүлээд бие биенийг олдог байсан. За дараа нь 1965 онд Харвардын 3 оюутан Operation Match гэдгийг зохиосон. За энэ бол компьютероор болцох арга. Яадаг вэ гэхээр компьютер дээр нэг тодорхой хэдэн санал асуулганд өөрийнхөө юмнуудыг бөглөчин тэгэнгүүт компьютер тооцоолоод чи энтэй тохирох юм чи энтэй тохирох юм гэж гараад ирнэ. Тэгээд тэр хүмүүс хоорондоо болцдог. Нэг хэсэг хүчээ аваад энэ бүр юуны компьютерийн үйлчилгээний талаар сонин дээр байсан. Тэгээ маш олон хүмүүс энэс болцож төрсөн суусан тим юм байна. За тэгээд 90-ад оноос Match гэдэг сайт гарч ирсэн. За тэгээд дараа нь 2010 онд Tinder, Bumble гарч ирсэн юм шүү. Одоо бол тэгээ уцнаасаа хүссэн үеэрээ болцож байгаа. Тэгээд хосуудын ер нь 10-аас 39 за энэ өөр газар байгаа цаг хугацааны хувьд өөр байсан учраас 10-аас 39 гэж гарч байгаа. Онлайнаар танилцаж гэрэлсэн гинэ. За тэгэхээр бас нэлээд төвхтэй юм шүү. 1600-аас 1650. Тийм байна. За.
За баярлалаа. Тэгээ нэвтрүүлэг маань өндөрлөх цаг болж байна. Өнөөдөр бас дэлхийн анхны тарамбай явж эхэлсэн өдөр юм байна. Тийм байсан. За юм өдөр байсан шүү. За тэгээд 7 цаг 55 минут болсон нэвтрүүлэг маань өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ Mobile Life амьдралын мөч бүрт Mobicom хамтран ажиллаа. За үргэлжлүүлэн сонсогчдоо 8 цаг 10 минутаас та мэдхүү нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсоорой. За хамт байсан сонсогчдоо баярлалаа. Баярлалаа өнөрч. За баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3